Оросын домогт уран гулгагч Отко 5 жил дараалан Гран-пригийн авраг болсон нь зүгээр шинийг амжилт биш. Тэр чигтээ түүний 90 үе байсан юм. Түүнийг мөсөн дээр гарах бүрт үзэгчид зөвхөн өсрэлт эргэлт харах гэж биш, харин ч ямар нэгэн төсөөр зүйлийг мэдрэх гэж ирдэг байсан. 27 настай тэрээр энэ удирдлагын дараа зодог тайлна гэсэн яриа аль хэдийнэ тархсан ч тэрээр энэ яриа зүгээр сонсоод суух хүн биш шүү дээ. Харин ч улам ирч хүчтэй төгс үзүүлбэрээр хүмүүсийн амийг нь тагладаг. Харин нөгөө талд нь анх удаага Гран-прид оролцох эрх авсан Японы уран гулгагч Сандаг байлаа. Түүнийг Японы холбоо хүртэл боломжтой ирээдүйтэй тамирчин гэж үзэн олон ч хүн хүлээт тавьдаг. 23 настай. Гэхдээ бодит байдал дээр тэрээр анхны том тайзандаа гарч ирээд нилээн сандарснаас болоод байранд орж чадаггүй. Түүндээч нилээн бантдаг. Тэмцээн дуусны дараа хүмүүсийн дуу чимээ бүдгэрч тэрээр ганцаараа үлдсэн мэтэл санагдана. Угаалгын өрөөнд ороод нулимсаа барьж дийлэлгүй, уйлд суутал, тайван ч уйлуулахгүй нэг хүн хаалга хүчтэй өшөглөөд ороод ирнэ. Орж ирсэн хүн бол өсвөрийн Гран-пригийн алтан медальт балдан. Түүний харц хүйтэн уг нь бүр нилээн ширв. Нэг газар 2 юури байх боломжгүй. Аяас хүн бол зодгоо тайлаа яв гэж хэлээд бараг сүрдүүлчүү яв. Ууг нь бол Сандагаас маань нилээн дүү юм байгаа ш. 15 настай. Юун юури вэ гэвэл энэ хоёр хоёулаа адилхан юури гэдэг нэртэй бөгөөд нэг нь Оросынх, нөгөөх нь Японых. Оросынхыг нь Балдан гээд Японыхыг нь Сандаг гэж явчин шүү за. Тэр үг нь Сандгийн шууд цээжинд нь л хүрдэг. Би үнэхээр тийм суулын бахта гэсэн бодол яахын аргагүй төрж эхэлдэг. Нэг жилийн дараа Сандаг нутагтаа буцаж ирэхэд түүний дэмжсэн зураг туудас хаа сайгүй байдаг. Гэтэ түүнийг нь даган хүмүүсийн шивэр авирч бас таасрахгүй. Хүй эн чинь нөгөө ялагдсан гэлөө. Яав тэ Гран-пригийн сүүлчийн байранд орсон гэсэн мэт. Гих үгс чихэнд нь орж ирэх бүрт тэрээр өөрийгөө багасгаж толгой гундайлган явдаг. Уран гулгалтын удирдал намраас эхэлдэгч тэр финалийн Гран-прид эрт ялагдаж дараа нь сэтгэл готролд орж улсын аваргад хүртэл ялагдаж 4 твийн аваргад орж чадаагүй. Ингэснээр ч улирал нь дуусчдаг. Харин Отко энэ хугацаанд улам хүчирхэгжиж Оросын авраг бүр цаашлаад Европын авраг болж хүмүүсийн дунд улам хол, улам хүрч чадхааргүй домог мэдл болдог. Сандаг гэртээ ирэхэд багш нь түүнийг нилээн түрүүнээс хойш анзаарснаа хэлээд хувцсыг нь тайлтал нилээн хөөрхөн жинэмсэн байдаг. Гэхдээ аав ээж нь нэг тоож байгаа зүйлгүй угийн Сандаг нилээн хурдан таргалж нилээн хурдан турчдаг нэг. Гэхдээ багш нь уран булгагч ийм байж болохгүй штэ гэж уурлаад байдаг. Сандагч тэр үгийг нь сонсоод нэг зүйл бодсон л бололтой. Халуун оршаанд орж бие суллангаа эндээс дахин эхлэх үү? Айл эсвэл болох уу гэсэн сонголт гарч ирдэг. Гэхдээ нилээн бодсны эцэст бэлтгэлдээ явна. Энэ нь үргэлжлүүлэхээр босон гэсэн үг. Тэр анханасаа Отко шүдэж ирсэн бөгөөд түүний бичлгүүдийг нь үзэж хөдөлгөөнийг нь дуурайн бүр нохоотой гэдгийг нь мэдчихээд өөрөө нохоо хүртэл авч исэн. Тийм хүн өөрийнх нь амьдралд кинет орж ирнэ гэж санахгүй шүү дээ. Нэг өдөр багш нь сандарсан байдалтай үүж орж ирээд хүүшээ цаан чинь Отко Сандгийг дасгалжуулна гэсэн цуу яриа гарцсан байж тээ гээл уян болоод ороод ирдэг. Сандаг ихэндээ итгэхгүй байсан ч бодит байдал бүр гайхмаар. Отко айл хэдийнэ ирчихсэн аршаанд нь ороод хоол идээд бүр унтаад амжсан байлаа. Энэ нь Сандагт бодит биш мэт санагддаг. Отко Сандгийн бичлэгийг үзээд дотор нь байгаа боломжийг нь олж харсан учраас дасгалжуулагч нь болохоор шийдсэн гэдэг. Гэхдээ тэр шууд нэг л нөхцөл тавьдаг. Өмнөх шигээ биетэй болохгүй бол би чамайг дасгалжуулахгүй гэд шулуухан хэлээд авдаг. Сандаг тэр үгийг нь сонсоод хэдий айжсэн ч шийдэж дуртай бүх хоолоо хориулж өөрийгөө өөрчлөх замд орно. Отко зөвхөн бэлтгэл заахгүй Сандгийн тухай бүхнийг мэдэж түүнтэй ойртож итгэлцэл бий болохыг оролддог. Заримдаа бүр хамт ундаа санал гаргаж Сандгийг бүр сандаргана. Сандагч түүнийг хит их биширдэг учраас юу ч хэлж чадалгүй зүрхэн хурдан цохилж дуугайл дагаад явна. Нөгөө талд Балдан Откогийн явсныг мэдээд уурлаж амлалтаа сануулдаг. Амлалт нь тэрээр дөрвөлсөн үсрэлтээр өсвөрийн дэлхийн аваргад ялах юм бол Отко түүнд л зөвхөн зориулсан програм хийж өгөхөр болсон байдаг. Тиймээс Откогийн араас Японд ирж амлалтыг нь сануулахаар болно. Хүмүүс ч Отко байгаа гэж цугларч байхад Балдан дээрээс нэмэгдээд ирэхэд бүгд гайхдаг. Тэр үед Сандаг жингээ буцааж хэвэн болгож одоо л жинхэнэ утгаараа гулгах боломжтой болсондоо баярлж итэл Балдан түүнийг харангуйтаа л өшгөлж унгаад эхлээд надад заана гэжсэн гэж уурлана. Энэ байдал Сандгийг айлгаж бас өөрийг нь хаана байгааг нь ойлгуулдаг. Отко хэнийг сонгох бол Балдан сонгоод Орос руу буцах болов аль эсвэл Сандгийг сонгон дасгалжуулагчаар нь үлдэх болов.
Аль нэг нь сонгож чадахгүйсэн учраас аль алинд нь програм хийж өгөөд хэн нь үзэгчдэд илүү хүрч чадахыг нь харахаар болдог. Энэ нь хүмүүсийн сонирхлыг уламжлалт татна шүү дээ. Ай сонгох үед агапе болон эрос гэсэн хоёр сэдэв гарч ирдэг. Хүн болгон хэн аль аян дээр нь үзүүлбэрээ үзүүлэх гэдгийг нь бараг ойлгомжтой ухааны юм бодоод явж яхад нь Отко албаар аяыг нь сольж өгдөг. Хүмүүсийн бодсноос өөр зүйлхийн тэднийг гайхшруулах юм гинэ. Тэр нь түүний урайн. Нөгөө хоёр үзүүлбэр үзүүлэх хувцас нь нэгч байхгүй учраас Отко өөрийн өмсөжсэн хувцснуудаасаа авчирсан гэхээр нь хартал юу вэ? Уул овоо шиг л их юм байдаг. Балданч агапег ерөнхийд нь ойлгож техник дээрээ төгс үзүүлбэр гаргахыг хичээнэ. Харин сандаг эросыг ойлгох гэж их бодож оролдоно. Тэрхүү аяны түүх бол нэгэн хүүхэмсэг залуу олон эмэгтэйтэй учирч эцэст нь нэг эмэгтэйд татагдаад орхидог. Гэтэ тэрхүү эмэгтэй нь түүнийг тоохгүй учраас араас нь гүйсээр агаад боллоо доо гэж бодтол эрэхтэй нь гинт л яваад өгдөг. Балдан Откотой л адилхан хийх гэж оролдож өөрийнхөө байхаа болж агапегийн жинхэнэ утгыг гаргаж чаддаггүй. Тэмцээн эхлэх өдөр болоход баахан хүмүүс ойрж дүүргэж чадгүй байсан газрыг нь дорхноор дүүргчихдэг. Тэр хоёрын тэмцээнийг сонирхсан хүмүүс маш их. Балдангийн үзүүлбэр өөгүй төгс болж Отко магтан хүмүүс ч үнэхээр догтлсон байдаг. Сандгийн үзүүлбэр эхлэхэд эхэндээ гайгүй байсан ч алдаа гаргачихдаг. Хэдий алдаа гаргасан ч хүмүүсийг үнэхээр татаж чадна. Сандгийн үзүүлбэрийг харсан Балдан өөрийгөө ялагдсан гэдгийг шууд л ухааран хамаг юм аваад өөрөө явчихдаг. Эцэст нь ялагч нь бол Сандаг. Балдангийн дасгалжуулагч өөрийн хуучин эхнэр болох Лилигээрээ Балданг үзүүлэхээр болдог. Лилиг нэлээд ширэн хүн бололтой. Таалагдахгүй шууд явна шүү. За яхав шүдэн хорхоогүй. Гэтэ сонголт муу. Балетын хичээлийг эхнээс нь би өөрөө заана. За манай Балданг лавдаг өөр дээр авчих шиг л боллоо. Лили тэр хоёр Лилигинд байж бэлтгэл сургуулаа хийхээр болно. Сандаг онлайнаар харьцаж ясан охиноороо зохиолгосон дуугаа Откод үзүүлтэл өөр ая байсан дээр хаа хэмээн санал болгодог. Тэгтэл Сандаг бууж өгөлгүй нөгөө аяа дахин засуулан Балдан сонсготол тэр нь ч таалагдсанаар тэрхүү аяа сонгоно. Миний хайр гэсэн сэдвтэ програм бэлтгэж эхэлнэ. Гран-пригийн хуваарлалт зарлагдлаа. Балтанд бол Сандаг хаана хуваарлагдсан үнэхээр сонирхолны татаж байдаг. Уран гулгалтын Гран-пригийн цуврал гэж юу вэ гэвэл өмнөх жил нь өндөр оноо авч өрсөлдсөн тамирчид дэлхийн 6 том тэмцээний хамгийн ихтэй хоёрт нь оролцох эрхтэй байдаг. Харин эдгээрээс шилдэг 6 урангуйлагч финалийн Гран-прид шалгарч хэн нь хамгийн шилдэг вэ гэдгээ шийддэг. Энэ удаад Сандаг Хятадын цомд хуваарлагдсан бөгөөд тэнд нь хамт бэлтгэл хийжсэн Пичи оролцсон. Мөн Оросын цомд өрсөлдөгч Балтантайгаа тулахаар болсон байдаг. Сандаг улсын аврагад ялагдсан тул доороос нь эхэлж шат ахих шаардлагатай болсон. Бэлтгэл нь маш хатуу явагдаж Лили Балдан урд нь болохгүй байна. Тэгихчгүй, ингэхчгүй, дахиад хий гэж байнга л зандардаг байсан бол одоо харин үзүүлбэрийг нь үзэсгэлэнтэй гой болжээ хэмээн магтах болсон нь гэхэр өөрчлөгдөн өсөж дэвжиж байгааг нь харуулах мэтэл болдог. Зэрэг ахиулах анхны тэмцээн эхлэх бөгөөд Сандаг оролцогчдоос хамгийн ахамд нь байдаг. Хизээ гарахаа суулаагаар шийдэхэд Сандаг бол хамгийн ихэнд л биш бол хизээч яах вэ гэдэл суугалтал хамгийн ихэнд нь болж таардаг. Сандгийн үзүүлбэр эхэлж гурвалсан аксел амжилттай эхэлж дараа нь дөрвөлсөн салко хийх гэж оролцсон ч бага зэрэг алдна. Сүүлд нь дөрвөлснийг гурвалсан болгох гэсэн ч хоёрлсан болоод хувирчихна. Гэсэн ч үзүүлбэрийн амжилттай дуусгаж үзэгчдийн сэтгэл хангалуун байдал нь их байгаа нь харагддаг. Отко бага зэрэг зэмлэнгүй зөвлөгөө өгч эхэлдэг. Оноогоо харахад 9436 болж өмнөх хувийн дээд амжилтаа 10 оноогоор ахиулсан амжилт гаргадаг. Тэнд Сандгийн нэгэн шүтэн бишрэгч байдаг бөгөөд Алга. Тэрээр Сандгийг үнэхээр л биширдэг бололтой. Өөрийн үзүүлбэрийнхаа дараа Сандгийг үдсэн эсхийг нь асуутал ярилцлага өгчээсэн болохоор амжаагүй гэдгээ хэлдэг. Тэгсэн чинь нөх хөрхөн Сандгийн өмнөх тэмцээндээ өмсөж исэн хувцсыг Алга яг адилхан хийлгээд өмссөн байдаг. Чөлөөт үзүүлбэрийн өмнө Алга Сандагт амжилт хүстэл Сандагч төвлөрхийн тулд тоосонгүй өнгөрдөг. Гэтэ дараа нь юу хийснээ ухааран мөн адил амжилт хүсэн орилдог. Тэрийг нь сонссон Алга үнэхээр их баярлана. Алгагийн үзүүлбэрийг харахад жаахан хайхрамжгүй мэт боловч энэ нь Сандгийн өмнөх үеийг санагдуулж анхаарал татна. Сандгийн чөлөөт үзүүлбэр ганцаараа тулалдаж буй мэт мэдрэмжээр эхэлнэ. Дөрвөлсөн хосолсон үсрэлтэй амжилттай хийж, зарим дөрвөлснийг нь гурвалсан болгон өөрчилж, элементүүдэд уян хатан зохицуулна. Нэг дөрвөлсөн үсрэлтийн дараа газар захтаа бага зэрэг алдсан ч нийт үзүүлбэр нь үнэхээр сайн болдог. Сандаг хэтэрхий яарч байгаа нь илт байсан бөгөөд тиймээс ч хүмүүс нүдээ салгаж чадахгүй байд. Нэг үсрэлтэндээ юм очиод мөрөгчдөг.
Тэгсэн ч үзүүлбэрээ үргэлжлүүлнэ. Отко сүүлчийн үсрэлтийг гурвалсан болгохыг зөвлөсөн ч Сандаг өөрийн хөрөө хийж дуусгана. Гэсэн ч үзэгчдэд энэ нь маш их таалагддаг. Откоч бахархан тэврэх гэжсэн хамарнаас нь цус гожж байгааг нь анзаараад байлдаг. Түүний оноо 165.2 болж нийт оноо нь 259.56 хүрснээр одоохондоо 1-р байранд ордог. Энэ нь тэрний оролцож исэн тэмцээнүүдээс хамгийн хөвгөлтэй утга учиртай нь болсон мэт санагдана. Тэр уран гулгалтад үнэхээр дуртай гэдгээ эндээс л ойлгож эхэлнэ. Балдан энэ бүхнийг хараад атаарсан бололтой утсаа шидэж ярих нь. Сандаг өмнө нь ганцаараа тулж байгаа мэдрэмж авдаг байсан ч Откотой учирснаас бүх зүйл өөрчлөгдөв. Түүний хайр гэдэг зүгээр л романтик зүйл биш, харин Откотой үүсгэсэн холбоо, найз нөхөд, гэр бүлийн харилцааг илэрхийлдэг гэж бодож эхэлнэ. Амьдралдаа анх удаа өөрийн хүслээр холбогдохыг хүссэн хүн бол Отко байдаг. Хайрыг мэдэрч хүчрэхэг болсон тэрээр финалийн Гран-прид алтан медаль өөрийгөө хэн болохыг харуулна хэмээн хэвлэлийн баг хурлаар итгэл дүүрэн хэлдэг. Дэлхийн шилдэг 6 уран гулгагчийг тодруулах Гран-пригийн финал эхэллээ. Сандаг хэвлэлийн баг хурал дээр хит их зүйл ярьсандаа санаан зовж ялагдчихвал яана гэсэн бодол толгоонд нь байсгийгээл орж ирээд байна. Хэвлэлийн баг хурал дуусаагүй байхад л дундуур нь Отко тараад халуун тоогоор л доо. Тараад халуун тоогоор шүү за гэж шахана. Тэгснээр халуун тоогоонд ортол найз Пичи болон хуучин дасгалжуулагчтайгаа таарлтана. Хөөе самархой төө. Пичич Хонжи болон Лё хоёрлоо уцтан хамтын мэдхийг өрдөг. Халуун тоогоо түүгийнэ Пич. Би халуун тоогоонд дурггүй штэ. Гэтэ тэнд Отко байгаа гэж шít. Тэгвэл явна штэ. Очтол Отко аль хэдийнэ согтож халуун аршаанд орё л доо гэсэн сууж ийн. Учир зүггүй Сандгийг ноолж явахт нь Пичи зургийг нь аваад интернетэд байршуулчихна. Эхний оролцогч Тайваны Пичи. Тэр өмнөх Америкийн тэмцээнд 4-р байр эзэлсэн бөгөөд финалд орохын тулд энэ удаад 2-р байрнаас дээш байранд орох шаардлагатай. Түүний үзүүлбэр хаан ба гулгагч киноноос сэтүүлсэн. Гурвалсан аксел, хосолсон үсрэлтүүд амжилттай хийгдэж харин дөрвөлсөн тойлөвдөр унсан ч үргэлжлүүлж чадаг. Үзэгчид халуун дотноор дэмжинэ. 8675 оноо авснаа хувийн дээд рекордо мөн адил эвдэж чадна. Дараагийнх нь Хятадын Гван Хонжи 17 настай тэрээр өөрийн эх орондоо өрсөлдөж байна. Дөрвөлсөнд хоёулаа амжилттай хийгдэж үзүүлбэр нь маш гоё болдог. Дараагийнх Сандгийн ээлж. Энэ улиралд хайр сэдвээр оролцож байгаа өмнөхөөсөө тэсвэр болсон нь нэлт. Гурвалсан аксел, дөрвөлсөн салко, дөрвөлсөн тойлог бүгд төгс. Сандаг хамгийн хүнд элементээр дуусахыг хүснэ. Хинч марахгүй. Энэ бол түүний хамгийн хүчтэй үзүүлбэр. 106.84 оноогоор одоохондоо 1-р байранд явж байна. Дараа нь Оросын Попо 27 настай. Сэдв нь уй гашив. Дөрвөлсөн аксел амжилттай хийж үзүүлбэр нь төгс болдог. Үзүүлбэртээ бүх зүрх сэтгэлийн шингэн уйлж эхэлнэ. Гэхдээ энэ будг нь юу вэ те? Үзэгчид энэхүү үзүүлбэрт хостуусан мэтэл гүн автцгаана. 9817 оноогоор одоохондоо 2-р байр. Америкийн нэгдсэн улсын Лё 19 настай. Өөрийн зохиосон хөгжмөөр гулгаж ертөнцийг дуртай зүйлсээрээ дүрхийг хүсдэг тэрээр үзүүлбэрээ үзүүлж эхэлнэ. Гурвалсан эргэлт, гурвалсан тойлог бүх элементийг төгсхийн өндөр оноо авахар зорж байдаг. Үнэхээр л гайхалтай үзүүлбэр байлаа. Түүний оноо бол 87.98. Одоогийн байдлаар 3-р байранд явж байна. Швейцараас ирсэн Крис бол сүүлчийн оролцогч. 25 настай түрүү жилийн финалийн Гран-пригийн мөнгөн медальт. Дөрвөлсөн нь гурвалсан болж хосолсон эргэлт гайхалтай байрлал болон хурд гурвалсан эргэлт үргэлжлүүлээд гурвалсан тойлог амжилттай хийгдэж 85.6 оноогоор 5-р байранд тус ордог. Мөс хүйтэн байдаг ч түүн дээр үлдсэн мөр түүх болж үлддэг. Ялалт гэдэг зөвхөн төрүүлсэн хүний нэр биш, унсан ч дахин босож эцсээ хүртэл гулгасан хүний сэтгэл байдаг. Тэр медаль авсан ч бай, алдсан ч бай. Түүний доторх гэрэл унтраагүй. Харин улам тодасаж эхэлнэ. Гран-при дууссан ч тэмцэл дуусаагүй. Учир нь жинхэнэ мөс дээрх тулаан одоо л эхлэх гэж байна. Гран-пригийн анхны ялалтаа авахд Сандаг үнэхээр ойртож ирээд байдаг. Маргааш нь нээлтийн ажиллагаатай болохоор шүнжин бодол дарагдан унтаагүй нүднээс нь шууд харагдана. Өөрөө бол унтсан гэж гүрийгээл байдагч. Отко бол унтаагүй гэдгийг нь маш сайн мэднэ. Ядчил тэмцээн эхлэх хүртэл унтуулах санаатай. Өөрөө бол тэмцээн эхлэх хүртэл унтчихийдэг. Тийм туршлагатай нэгэн. Тиймээс нэг сул газар аваачин Сандгийг унтуулах гэсэн ч өөрөө унтаад өгнө. Эрэхтэй ганцаарчилсан чөлөөт үзүүлбэр эхлэхэд бэлэн болно. Сандаг бүр сандарсан сая хүртэл унтаагүй нэлт. Отко бие халаалтын үеэр нь хүртэл өсөрч болохгүй шүү хэмээн хориглодог. Яг одоо дахиж стресс нэмэх хэрэггүй учраас эхний тамирчин Гван Хонжи өмнөх шатанд 4-р байранд орсон ч энэ удаа огт өөр хүн шиг гарч ирнэ.
Аян Шанхайн элд киноны Inferno, гурвалсан Axel, ганц Loop, гурвалсан Selco бүгд цэвэр. Үзүүлбэр нь яг л кино. Гол дүр дайсны үүр рүү орж давхар нь цэвэрлсээр эцэст нь босс дээр тулж очино. Тэндээс буцах зам байхгүй учраас бүхнийг давж үзүүлбэрээ амжилттай дуусгана. 248-69 оноогоор шууд 1-р байранд орно. Дараагийн тамирчин Крис, Аян Францын Соди. Өмнөх үзүүлбэр дээр үсрэлтийн алдаанаас болж техникийн оноогоор тутсан ч илэрхийлэл дээрээ өндөр үнэлгээ авч 5-р байранд орсон. Харин энэ удаа бол өөр. Бүх үсрэлт бүх хослыг алдаагүй хийнэ. Үзүүлбэрч техникч яг тэнцвэртэй. Сандаг энд бүр сандарсан байж сууж чадахгүй. Дарамт нь нэмэгцээр л байна. Угийн их сандардаг талтай нэг нь л дээ. За байж байгаарай. Хэрв та сабаа арай дарааг байгаа юм биш үстэй. Хэрв дараагүй байвал гээс гараад subscribe-а дараад буцаад ороод ирээрэй. Крис бас багасаа Отког хүндэлдэг. Тиймээс энэ тайзнаас буух хэрэггүй дээ гэж бодохын зэрэгцээ дахиад гарч ирээсэй хэмээн хүснэ. 283-81 оноогоор өмнөх тамирчдаас хол тасархай давна. Дараагийнх нь Пичи, Аян хаан болон гулгагч 2. Дараагийн бүх үсрэлтүүд бүгд амжилттай. Тайландын уран гулгалтын түүхийг бишээ. Бүр Азийн түүхийг дахин бичиж байдаг. Сандгийг сандарч байгааг нь Одко мэдээд түүнийг хүмүүсээс холдуулж нам 50 газар бие халаалтыг нь хийлэгдэг. Гэхдээ сандгийн сэтгэл нь аль хэдийнэ гараад явцсан. Хэрвээ Пичи ялбал Тайландаас анхны финалд оролцогч болно. Энэ үгийг сандаг гай болоод олоос сонсно. Яг хэрэггүй идэ, яг хэрэггүй гэ. Одкоч яавал сандгийг тайвшруулах вэ гэж нилээн бодож толгоогоо гашлагдаг. За тэгвэл хэврэгхэн юм бол нэг мөсөн хагалчил та гэснээр хэрв чи алдвал би дасгалжуулагчийн чинь хувьд алдаагаа хүлээгээд дасгалжуулагч чинь байхаа болно гиндэ. Сандгаа бол өөрийг нь муулахаас тассан ч гэхдээ энэ удаа өөр хэрэг. Одкогийн нэр, Одкогийн итгэл тэр бүгдийг нь алдчих вэ гэсэн айц нь илүү хүчтэй байдаг. Пичи 285-76 авч тэргүүлнэ. Дараагийн Лео, Америкийн тэмцээнд төрүүлсэн финалд ороход хамгийн ойрхон тамирчдын нэг. Аян нойрсож буй ханхуй. Царины илэрлийг яг л жүжигчин. Үзэгчид нүдэж салгаж чаддаггүй. 250-244 оноогоор 3-р байр. Сандгийн ээлж болоход бүх хөдөлгөөн нь төвсмэд гэхдээ буу хурдаа жаахан алдаад унах шахна. Сүүлийн үсрэлт нь дөрвөлсөн үсрэлт. Энэ нь Откогийн хувийн үсрэлт. Унчлаа. Гэхдээ үсрэлтийн тоон хүрдэг. Түүнийг нь харсан хүмүүс бүгд шок. Бусад хүмүүс хэтэрхий ядарсан байна гэд үсэрч байгаагүй. Хүмүүсийн итгэлийг нь алдалгүй, харин ч төсөөлснөөс нь давна. Отког яаж байгаа бол гэд хартал уйлаад байна уу, уурлаад байна уу гэдгийг нь ялгаж чадахгүй зогсож итэл гүүж ирээд тэрвэд авна. Ингээд хятадын цом дуусна. Пичи алт, сандаг мөнгө, Крис хүрэл медальтай. Одоо Оросын цом. Эндээс финалд орох хэсэг шийдэгдэнэ. 4-р байрнаас хойш бол шууд баяртай. Одко ярилцлага өгөхдөө одоогийн байдлаар сандаг технөөц байгаа гэж харж байгаа. Гэхийг нь сонссон нэг хүн сандаг хүмүүсийг татах тийм их хүч байгаа юм бол та өрсөлдөгчийн хувьд тулж үсгийг хүсэхгүй байна уу гэх асуултыг тавьдаг. Үе тэр чид балдан уу да гэл асуултнаас нь булцчдаг буюу юм аа. Шилдэг 6 оролцогч финалд орох эрх авна. Одоогийн байдлаар финалд орох 2 уран гулгагч тодорчсон. Нэг нь Америкийн тэмцээнд 2-р байранд орсон Казахстаны Оба. Цэнцамын тэргүүн байр эзэлсэн Крис. Сүүлийн 4 оролцогч шалгарахын тулд дараах тамирчид өрсөлдөнө. Тэднийг дурдвал төрлөх нутаг болсон Канадын тэмцээнд 1-р байр эзлээд байгаа JJ. Анх удаага оролцож байгаа Солонгосын тамирчин Гил. Охин дүү Салатагаа хамт ирсэн Италийн тамирчин Мишель. Чехийн өсөж яваа тамирчин Эмил мөн Балдан сандагнаар тус өрсөлдөнө. Оросын цомын үзүүлэлт Пичи финалд орох хэсгийг нь шийдэх болно. Багш нь шууд дамжуултыг нь үзэх гэсэн ч гацаад хэрэг алга гэсээр бараг Орос руу явахны юм ярьж эхэлдэг. Эхний групп Гил эхний тэмцээндээ 1-р байр эзэлсэн. Гилийн энэ улирлын сэдэв бол шунал. Зөвхөн Гил энэ үсрэлтэн дээр амжилттай газарсан. Тэрээр энэ удаад арай ширүүн ишүү төтөрхөө гаргана гэсэн аж. 9183 оноогоор одоогийн байдлаар 1-р байранд орно. Дараагийн тамирчин Эмил 18 тайл гэдэг юм да. 8243 оноогоор одоогийн байдлаар 2-р байр. Дараагийнх нь Мишель. Тэрээр дүүлүү нойртох гэсэн бүх хэрчүүдийг нухчин дарж ирсэн бөгөөд биеийн хайр шаардахгүй цор ганц хайр. Дүүгээ хатагтай хувьд хамгаалахыг хүсдэг. Энэ нь дүүн хийдэг техник. 8965 оноогоор 20 дугаар байранд ордог.
Хятадын цамд хайрын хүчээр ялсан Сандаг. Юу үзүүлэх бол тэрээр финал шалгарахын тулд 4 болон түүнээс дээш байранд орсон байх хэрэгтэй. Бүх өсрэлтүүд цэвэр амжилттай болдог. Нэг ч алдалгүй дуусгалаа. Хүмүүс бүр суудлаасаа босон байж алга таршицгаан. Түүний оноо бол 109.97-оор дугаар байранд орно. Дахиад хувийн амжилтаа эвдэж чаддаг. Дараагийн хүн бол Балдан. Эхний өсрэлт нь дөрвөлсөн өсрэлтийн хослол. Гайхалтай өндөр эргэлттэй өсрэлт байдаг. Зөвхөн энэ улирлаас л хийж эхэлж байгаа гэхэд итгэмээргүй. Санаараа хийгээгүй ч үзүүлбэрийн дунд эрчээ аван сайжирдаг. Үзүүлбэрээч үнэхээр гайхалтай үзүүлж дуусгалаа. Түүний оноо бол 98.9. Дараагийнх нь JJ. Эхнээсээ л маш хүнд өсрэлтүүд хийн. Та нар шилдэг гулгагчдыг үзүүлбэрийн 2 дугаар хагас өсрэлтээ хийдэг гэж бодож байна уу? Гэхдээ JJ бол өөр. Хөгжим болон гулгалтын харьцааг эрхэмлдэг. Эхнээсээ би өөр стилтэй хүн гэж зарлж байгаа мэт хүнд өсрэлтүүдийг шууд эхэнд нь хийж эхэлдэг. Откогийн үзүүлбэрийн 2 дугаар хагаст ч оруулж байгаагүй өсрэл болох дөрвөлсөн лүц. Гэтэ тэр чадаг. JJ 113.56 авч тэргүүлж эхэлнэ. Яг энэ үед Сандагт дүүн эмнэлэгт байгаа гэсэн мэдээ авна. Сэтгэл нь бүр самгардан Отког Японд руу явуулж өөрөө ганцаараа үргэлжлүүлэхийг хүснэ. Отко яаж Сандгийг ганцаараа үлдээх вэ? Хуучин дасгалжуулагчаасаа төр Сандгийн дасгалжуулагчаар үлдээхийг гуйна. 2 дугаар хагас эхэллээ. Эмил дөрвөлсөн өсрэлт бэлдэж нийт оноо нь 271.58. 18 настай гэж хэлэхэд итгэмээргүй шүү. Дараагийн тамирчин Мишель. Түүний үзүүлбэрээс орхигдсон хайр мэдрэгдэж дүүн хүртэл уйлаад авна. Бэлтгэлээсээ илүү уян хөдөлгөөн гаргаж бусдыг алтмайруулна. Нийт оноо нь 282.89. Балдан энэ удаад тактикаа өөрчилж эхний хагасын өсрэлтийг багасгана. Учир нь Сандаг JJ-ийг гүйцэхийн тулд ийм шийдвэр гаргасан нь тэр. Үзүүлбэрийг нь Лили дээгсэн. Бүх өсрэлтээ амжилттай хийж тэрээр бүх дарамтыг умартан гайхалтай чөлөөт үзүүлбэр үзүүлж чадлаа. Үнэхээр л хязгаараас нь давсан үзүүлбэр болж түүний нийт оноо 297.96. Солонгосын гил эхний хагаст унсан ч Тойлупээсээ шууд сэргсэн финалийн Гран Прид орох боломжоо алдна. Сандагч мөн адил өөрийн хязгаарыг давж үзүүлбэрээ хийж эхэлнэ. Хэд алдаа шахсан ч эцэст нь 282.84 өөр 3 дугаар баримт явж байгаа болохоор финалд орох хэсэг нь их л эргэлзээтэй болдог. Сүүлийн тамирчин JJ бүх өсрэлтээ амжилттай дуусгана. Ингээд финалд орох 6 тамирчин тодорно. Сандаг, Пичи, Балдан, Крис, Оба, JJ. Мишелийн дүү Сандагт финалийн Гран Прид оролцохоор босонд нь баяр хүрэгтэл шууд л тэврээд авдаг байгаа. Ах нь ч хүү хаа яаж ийна гэд уурлах гэтэл ахыг нь бас тэврээд авна. Цаашлаад бүр хажуугаар нь явж исэн Эмилийг тэврээд гил JJ мөн Балдан тэврэх гээд араас нь хөөж эхэлдэг. Нилийн доогор байгаадаа гутран зогсож итэл Сандаг дээр Балдан ирснэ чи шалтак тоочих хэрэггүй. Би хамгийн санаараа хичээж хувийн оноогоо дээшлүүлсэн ч JJ дахиад яалагцчлаа гэсээр ирдэг. Төрсөн өдөрчнөөсдөө гээд нэг ууттай юм өгнө. Багаас хөөрхөн сэтгэлтэй. Тэр нь өвөөгийнх нь хийж өгдөг пиршги. Гой амттайг нь гайхуулаад идэж өгнө. Одоо финалийн Гран Прид оролцох тул Испанд ирээд байна. Балдан өрөөнд орох гэтэл фэн охтууд нь энүүгээр дүүрэн. Зүгээр ч явуулдаггүй. Гарын үсгийг нь авах гээл бүчээд зогсчдаг. Дуртай дургу нэг юм зурсан болоод явна. Бүр Балдангийн галзуу фэнүүд гээ тэмцээн болгон дээр байдгаараа алдартай гин. Бэлтгэлийн дараа Откогоор замчлуулж газар үзэнгээ дэлгүүр хийсч баахан хэм авна. Тэгтээ Сандгийн төрсөн өдөр удахгүй болохоор хослол бас авдаг. Балтан бүр фэнүүдээсээ зүхтаад нууцжилтал Балтангийн үнэртэй л энэ да. Хүүшээ энд Балтангийн ус бэ штэ гэд ерөөсөө явах шинжгүй байдаг да. Балтан бүр хаашаа гарахаа мэдэхгүй уучраа олохгүй зогсож явтна. Казахстаны тамирчин Оба гарч ирэн тусалдаг. 50 ярилцах боломжтой газар хэрэг жоохонч болов ярилцаж авна. Энэ хоёр маань найзуудч болоод авдаг. Сандаг багш эгч нартайгаа тараад очтол нөгөө хоёр нь Балдан Оба хоёрыг хоёрынхаа хамт байгааг нь нууцаар харцуун зогсож байна. Маш хатуу шалгуур даван шигшигдэж үлдсэн 6 тамирчин. Дэлхийн номер 1 гих байрыг зорин энэ хүрээд байгаа. 6 дугаар баринд Сандаг дасгалжуулагч Откотой хамт алтан медаль аван хайрын хүчээ батлах болно. 5 дугаар баринд Пичи зүүн өмнөд Азийн уран гулгалтын түүхийг өөрчлөхөөр зорж байгаа нэг. 4 дугаар баринд хамгийн залуу оролцогч Балдан. 3 дугаар баринд Крис. Тэрээр анхны алтан медалаа авахыг зорж байгаа. 2 дугаар баринд Оба. Дэлхийн аврах шалгаруулгад тэмцээнээс хүрэл медаль авсан Казахстаны баатар. 1-р баринд JJ. Тэмцээнүүдээ бүгдэнд нь алтан медаль авсан. Одоо мөсөн гулгуурт Сандаг гарч ирэх болно. Отко хос бүжиндөө хүслээ шивнээд Сандгийг явуулдаг.
Энэ хос бүгж нь Сандгийг финалда амжилттай оролцоосой гэж юрөөсөн сахиулсан шүү за. Үзүүлбэр нь эхлэхэд Отко айл хэдийнэ дотор нь орсон. Хамгийн их хүлээлт үүсгэсэн дөрвсөн эргэлтээ хийхэд Отко хүртэл дагаж иргээд байгаа нь би сэтгэлээсээ түүний дэмжиж байгаа гэсэн үг. Гэхдээ Сандаг үзүүлбэртээ сэтгэл хангалуун бус байдаг. Оноо нь 9783, дараагийнх нь Пичи. Ямар ч алдаагүй. Үзүүлбэр нь дуусгадаг. 9573 оноо авна. Дараагийн хүн Балдан. Түүний бүх үсрэлтүүд ямар ч алдаагүй. Хүмүүсийг гайхшруулж чадсан үнэхээр төгс үзүүлбэр байлаа. Түүний оноо 11856 болж Откогийн тогтоосон дэлхийн амжилтыг эвдэж чадна. Одоо Крисийн ээлж. Жохон алдсан ч гэсэн үзүүлбэрийн үзүүлэлтүүд бүр гайхалтай. Крисийн оноо бол 10237. Дараагийнх нь Оба. Түүний шийдэмгий байдал нь түүнийг тодорхойлдог байх. Откоч түүнийг содон байлаа хэмээн магтана. Оноо нь бол 11238. Сүүлийн тамирчин JJ. Хит их дарамтнаас болон олон бодлууд толгоонд нь орж ирэн тийм сайн үзүүлбэрээ үзүүлж чаддаггүй. Тиймээс оноо нь 8671. Түүний насанд хүрэгчдийн ангилалд авсан хамгийн бага оноо нь байдаг. JJ сая юу болсон ойлгож амжаагүй байхад нь найз охин болон мөн бусад хөжөөн дэмжигчид түүнийг дэмжин ойрлол тусгана. Сандаг Отко хоёрын хувьд энэ бол зүгээр нэг тэмцээн биш. Энэ бол хамтдаа хүрэхийг хүссэн ойролцоогын эхлэл байлаа. Энэ хүртэл тусалсанд баярлалснаа илэрхийлж, энийг дуусны дараа зодог тайлна гэж бодож байгаагаа хэлтэл. Нөгөө байнга л инээж явдаг хүн чинь уйлж эхэлнэ. Сандагч хүмүүсийн өмнө сургуульд хийхгүй. Гэхдээ нэг удаа сургуультан дээрээ иртэл дүнсийсэн хоёр ирч хүчгүй юм харагдана. Эхний тамирчин JJ. Аян эхэлсэн ч тэрийг мэдгүй хоцрон өөрийнхөө хамгийн сайн хийдэг үзрэлтэй мөн адил хийж чадахгүй. Сургуультан дээрч нилээн алдчихсан байдаг. Гэхдээ ирч хүч аван сайжирч хүмүүсийг гайхшруулад авна. 21391. Пичигийн ээлж ирэхэд Пичигийн мөрөөдөл нь Тайландд нэг удаа мөсөн дээрх шоу үзүүлж, уран гулгаалт ямар хөгжөлтэй болохыг үзүүлэхийг хүсдэг. Мөн Сандгийн ээлж ирэхэд түүний сүүлийн үсрэлт багшийнх нь үсрэлт байдаг. Тэрээр өөрийнхөө доторх Отког харуулахыг их л хичээдэг. Үсрэлтээч амжилттай хийнэ. Бүх хүмүүс түүнээр бахархахын аргагүй бүгд л нулимс унган дэмжинэ. Сандгийн оноо бол 22158. Маш урт хугацааны өмнө бичигдсэн Откогийн чөлөөт үзүүлбэрийн рекордыг эвдэж чадлаа. Нийт оноо нь 31941. Нөгөө зодог тайлна гэж хэлсэн хүн чинь дэлхийн рекордыг эвдэнэ гэдэг мөрөөдөл мэт байсан. Отко дасгалжуулагчийн хувьд гайхалтай мэдрэмж авдагч өрсөлдөгчийн хувьд тийм сайхан санагддаггүй. Тиймээс буцан ирэх бодолтой байгаа гэдгээ хуучин дасгалжуулагчдаа хэлнэ. Нэг нь гарна гэсэн бодолтой, нөгөөх нь орё гэсэн бодолтой. Яах юм бол Крисийг үзүүлбэрээ үзүүлж эхлэхэд хүмүүс огшин хүндэтгэн суудлаасаа хүртэл босч байдаг. Түүний оноо 18832, нийт 29969. Оба JJ-ийг давж одоогоор 3 дугаар байранд явж идэг. Анх Балдан Сандгийн үзүүлбэрийг үзэхэд үсрэлт нь жаахан алдаатай хэдиж алхалтууд нь анхаарлыг нь татна. 297 оноогоор нийт оноо нь 31953 болж Сандгаас 012 онооны зөрүүтэйгээр 1-р байранд ордог. Гэхдээ Сандаг гарна гэжсэн ч бодол нь өөрчлөгдөжчихжээ. Надтай дахиад гулгаач гэцээ явж байна. Хэдий өөрөө гулгангаа дасгалжуулагч болох гэдэг нь нэлээд хэцүүч, оронд нь 5 удаагийн дэлхийн авраг болоорой хэмээн мөрөөдсөн. Уран гулгалтын эрэхтэй ганцаарчилсан гулгалтын мөнгөн медальт Сандаг. Түүний үзүүлбэр бол буцан ирсэн дасгалжуулагчийн чөлөөт үзүүлбэр. Наадтай хамт байгаач.